Монгол Ардын намын 6 дугаар баг хурал өнөөдөр 70 гаруй хувьтэйгээр хуралдаж дууслаа. Энэхүү баг хурлын хуралдаанаар Монгол Ардын намын дарга Монгол Улсын ерөнхий сайд Лувсан намсар 2 эдний улс төрийн илтгэлийг авч хэлэлцсэн. Энэхүү улс төрийн хэлэлцээг авч хэлэлцээд нийтдээ намын баг хурлын 40 гаруй намын баг хурлын гишүүд байр суурь илэрхийлж улсын хурлын дарга Монгол Улсын ерөнхий сайдаас Монгол Ардын намын даргаас за намын ерөнхий найрмагчийн даргаас холбогдох асуултуудыг асуулж асуудлыг олон талаас нь авч хэлэлцэж дараах албан ёсны тогтоолыг батлаж гаргалаа. Хамтарсан засгийн газрын үйл ажиллагаанд улс төрийн дүгнэлт өгөх тухай тогтоол батлагдлаа. Энэхүү тогтоолоор Монгол Ардын намын баг хурлын 5 дугаар хуралдаанаас 6 дугаар хуралдаанаас дараах зүйлээр чиглэлийн шийдвэр гаргасан гэдгийг тавхан танилцуулъя. Хамтарсан засгийн газрын үйл ажиллагаанд улс төрийн дүгнэлт хийгээд засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллаж байгаа улс төрийн намын улсын хурал дахь бүлгийн нэр бүхий гишүүд засгийн газарт хамтарч ажиллах гэрээг жирцэн удаа дараагийн үйлдэлүүд болон Монгол Ардын намын анхан дунд шатны байгууллагууд намын гишүүдээс ирсэн санал шүүмжлэлийг үндэслэн Монгол Ардын намын баг хурлаас тогтоох нь Монгол Ардын нам засгийн газарт хамтарч ажиллах гэрээг жирцэн улс төрийн намыг оролцуулахгүйгээр засгийн газрыг бүрдүүлж 2024 оны улсын хурлын ээлж сонгуульд дэвшүүлсэн шинэ сэргэлтийн бодлого бүсчилсэн хөгжлийн реформыг мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа гэсэн